За итгэлцлийг хаах дээр болохоор тухайн итгэлцэл маань идэвхтэй төлөв дээр орсны дараа хаах товч маань идэвхжээд ороод ирж байгаа. За хаах дээрээ дарах юм бол энэ итгэлцэл маань хугацаанаас өмнө хаагдах байгаа учраас хугацаанаас өмнө хаах гэсэн энэ талбар маань чеклэгдээд ороод ирж байгаа гэсэн үг. За хуваар харах дээр дарах юм бол за буцаа олголт нь бодогдоод тооцоологдоод за боломжит өгөөж болон хаах үеийн өгөөж маань тооцоологдоод ингээд харагдаж байгаа гэсэн үг. За хуваар нь болохоор яг хаах үеийн хуваараараа гарч ирж байгаа. За үнийг шалгасныхаа дараа хаах товчоо дараад хаана